бид Улаанбаатар хотоос 108 км-д байдаг Төв аймгийн Борнуур сумын харьяа Дуган хад гэдэг амралтын газар явж байна. За миний хувьд сүүлийн 6 жил эх орондоо яг ийм удаан байгаагүй Солонгос руу ирж чаад Солонгост ихэнхдээ байгаад энэ чи эх орондоо ирэхээр нэг хэдхэн оноод байдаг гэсэн. Одоо бол бүр эх орончсон байна гэдэг. Байгалаараа явах л үнэхээр бүрээсээ нэрэ дур хүсэл төрөөд манай Монголын байгаль нэр үнэхээр гоё шүү. За энэ Дуган хадан дээр очисон чинь өөстө тэр чигтэй гоё нарсан бөө сайхан хүчил төрөгч. За тэгээ ямар ч гоё тохилог модон байшин гэр одоо бүх ресторан ариун цэврийн газар гэдэг бүх газрууд маш гоё тогтой бас цэвэрх юм аа. За бид нэр өөрсдөө ингээ бөөнөр нэг өрөө ингэж аваад за энэ одоо сайхан сэрүүх энэ ч бас дөрүүлэнд нь ажилладаг гэж энэ 100 өвөл энэ төр бол цастай байгальд өрөөнүүд нь бүр ингээ халаалттай дулаатай газраасаа халаалттай тэгээ бас партай юм байна. Тэгээ өрөө нь маш гоё тохилог юм байна. За тэгээд яг өдний хоол таарсан учраас бид нар энэ зуны уйлрал зариулаад ийм гоё ингээ хоолныхаа газрыг гоё сарвч маягаар хийчихэ. За тэгээд хорхог одоо хоол гэд хоолнууд нь маш гоё амт чанар сайтай. Дээрээс нь үйлчлэгээ нь маш их гоё найрсаг байсан. За тэгээ энд байхгүй ч юм алга хөл бөмбөгийн талбай, саксны талбай, волейбол тоглох боломжтой бүхэл одоо боломж бүрдсэн газар байна. Тэгээ бүр 2001 оноос эхлээд нэгэн гэр бүлийн юм сайхан тууштай ажиллаж эхэлсэн юм байна. За ингээд дүүтэйгээ сайхан хөгжөлтлөө. Ер нь бол хүний амьдралтай хүний гэр бүл гэдэг бол хамгийн чухал байдаг. Та юу хийдэг вэ, хинбэ? Тэр нь бол ерөөсөө чухал биш. Хамгийн гол нь гэр бүлдээ хамгийн дотны хүмүүстэй цаг зав гаргаж хайр хүндэтгэлээ илэрхийлж явах хэрэгтэй гэж би боддгоо. За орон олонд орлоо салаад тэгээд 2 дугаар хоол маш гоё амтлаг тэгээд ийм хөргө ширээнд нь бэлдсэн байна. За би ч нэг үзэн харснаа бусдаа хуваалцах сонирхолтой нэг контент хийх сонирхолтой учраас одоо энийг ингээд бичлэгээ хийж ин да. За тэгээ ороо сайхан гэрийнхэнтэйгээ гоё сайхан суугаад дуулж хөгжөлтлөө контентууд аач хийлээ. За манай монголчууд чи ер нь бүгдээрээ л гоё дуучин угаасаа нэг дуучин бүжигчин арт түмэн тийм учраас бид нар одоо энэ сайхан байгальдаа гээ сайхан дуугаад сайн сайхан энерги эрчим хүч аваад явах шиг сайхан байхгүй. Тэгээ манай гэрийнхэн бол бүгдээрээ дуулах дуртай хөгжилдөх дуртай хүмүүс. Ер нь бид холлыг харах хэрэггүй, холоос хайх хэрэггүй. Бидний хамгийн чухал, хамгийн дотны хүмүүс л бидний яг хажууд, бидний ойрхон байдаг. Тийм учраас бид нэр гэр бүлийнхэндээ хамгийн дотны хүмүүстэй цаг заваа гаргаж, хайр халамжаа үргэлж цаг үргэлж мэдрүүлж явах хэрэгтэй гэж боддог шүү. Тэгээ ер нь манай монголчууд бүгдээрээ энэ сайхан зуны дэлгэр цагт бүгдээрээ л ингээл байгальдаа гараад бүгдээрээ амралт аялал хийгээл явцдаг. Энэ нь бол надад их таалагддаг шүү дээ. Зарим хүмүүс бол тэгэл ажилгүй, ахилгүй гэж ярьдаг. Хөөяхтээ ажиллах үедээ ажиллаад, амрах үедээ амраад. Тэгээ амралт гэдэг бол хүнд заавал байх хэрэгтэй. Ер нь бол бид нар юуны тулд ажиллаад байдгийг сайхан амьдрахын төлөө л ажилдаг. Тийм учраас ажиллах үедээ ажиллаад энэ зуны дэлгэр цагтаа ингэж амрах чинь ер нь их сайхан байгаа байхгүй. Тэгэл ихэнх улс оронд чинь улс орон гिचний хөгждөд ч гэсэн арт түмэн нь бол маш их зав чөлөөгүй амрах завгүй өглөөнөөс бүр орой шөнө хүртэл ажилладаг тийм улс орнууд ч байна. Надад сүүлийн жилүүдэд илүү их анзаарчихсан зүйл их юм бол манай монголчууд ерөөсөө тийм нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой тийм хүмүүс байна. Яа гэвэл хит их ажлын ачаалал байхгүй тий. Одоо нүдний гал нь бөхцөн гэдэг нь шүү дээ. Зарим хүмүүс бол тийм юм байхгүй. Ер нь бол тэгээд амрахтаа амарчдаг, ажиллахтаа ажилчдаг. Яг тэ улс их орны хөгжил бол мэдээж хэрэг байх л ёстой. Гэхдээ бас хит хөгжөхөөр басдаг тийм сөрөг талууд их байна. Гэхдээ мэдээж өөрийнхөө хөс хөдөлмөрөөрөө гоё шударгаар ажиллаад амьдраад аялаад явж байгаа хүмүүс бол маш сайхан. Гэтэл одоо улсын мөнгөөс идээ, төсвөөс идээд, арт түмнийхээ баялагаас, арт түмнийхээ боломжоос хулгайлаад байгаа хүмүүсийг бол би эзэж тэднийг бол дэмжихгүй. За тийм хүмүүс л тэгэл хамаг юм нь хаалттай, тэгэл аялсан ч ер нь сэтгэл санаа нь амар байдгүй бах уу. За тэгээ маргааш өглөө өглөөний цаг гэсэн ч нэх гоё шаргалцаа өөртөө хийдэг гинэ, боорцог талхаа бүгдийг өөртөө хийдэг юм байна. Тэгээд гоё бантан ийм сайхан өглөөний цаарлаа. Нэг харамсалтай юм сонсон чинь 5 сард эдний ийм гоё амралтын байр нь шатсан гинэ гал төмөр гарсан гин. Тэгээд харин азар энэ маш хурдан шуурхай арга хэмжээ аваад ойроо гал алдаагүй дээрэс нь ямар ч хүн бэртэж гимтээгүй гэж. Гэтэ одоо бол маш сайхан сэргийн засарлж байгаа юм байна. За ингээд маргааш оройн Дуган хадаар бас сайхан яваад ингээд бидний аялал амралт дуслаа. Улаанбаатартаа ирлээ. Үзэн харсныг минь хамт хуваалцсан та нартаа бас баярлалаа.
Met you on a Friday night. Lights low, felt like a movie ride. I wore my fave heels, they hurt like hell, but I danced like I broke a spell. You said you're different, not like them. I smiled, pretending not to bend. You said let's talk, I gave my name. Then the DJ dropped and so did the game.